За бүгдэнд нь эзний өдрийн мэнд хүргэе. Хамтаа яг энэ цаг мөчид эзний магтцгаая. Эзэн бас хүндлэлийг өргөх тэр цаг байна. Хамтаа эзэнд магтаалыг өргөцгөөё. Ирээч ариун сүнсээ. Ирээч ариун сүнсээ надад буугай. Намайг тослооч өрийн хүч чадлаарай. Сүнсийг минь хооллогч ариун, сүнсэнд би хайртай. Өдөр бүр би таны хайранд өстөө. Ирээч ариун сүнсээ надад буугай. Намайг тослооч өрийн хүч чадлаарай. Сүнсийг минь хооллогч ариун, сүнсэнд би хайртай. Өдөр бүр би таны хайранд өстөө. Зүрхэн тань хүрэх юмсан амьдралыг минь натхааштай. Надтай уламар байгаач хүч чадлыг тань мэдрэгсэн. Юутай зүрлэшгүй оршихуйд таньтайгаа ушран уулзсан. Сүнсээр ба үнэнээр хүндлий таны. Өөрчлөлт нийслэл магтцгаая. Ирээч ариун сүнсээ. Ирээч ариун сүнсээ над дээр буугай. Намайг тослооч өрийн хүч чадлаарай. Сүнсийг минь хооллогч ариун, сүнсэнд би хайртай. Өдөр бүр би таны хайранд өстөө. Зүрхэн тань хүрэх юмсан амьдралыг минь натхааштай. Надтай уламар байгаач хүч чадлыг тань мэдрэгсэн. Юутай зүрлэшгүй оршихуйд таньтайгаа ушран уулзсан. Сүнсээр ба үнэнээр хүндлий таны. Сүнсээр ба үнэнээр хүндлий таны. Сүнсээр ба үнэнээр хүндлий таны. Энэ цаг мөчид хамтаа эзнийг хурдан дуугаар магтъя. Энэ цаг мөчид хамтаа нэртэй алдар шиг хэмээх дуугаар хамтаа эзнийг магтцгаая. Нэртэй алдар шиг бэлхэм дүүрэн таны гол урсаж, баян тансаг нутаг сухта бид нэрийг тань магтъя. Нэртэй алдар шиг арга мухарсан гисэн цөлөөр явж, ангаж ангаж төлсөн үедээс би нэрийг тань магтъя. Таны өгсөн ивэл бүрээ таныг магтъя. Харахгүй намайг бүчих үедээс би хийсэн мөнхийн эсний нэр алдар шиг. Мөнхийн эсний нэр, мөнхийн эсний нэр алдар шиг. Яруу алдар нэртэй алдар шиг. Нэртэй алдар шиг. Нэртэй алдар шиг бэлхэм дүүрэн таны гол урсаж,
баян тансан утас суухдаа би нэрийг тань магтъя. Нэртэн алдар шиг бэлхэм дүүрэн таны гол урсаж баян тансан утас суухдаа би нэрийг тань магтъя. Таны өгсөн ивэл бүрээр таны өгсөн ивэл бүрээр таныг би магтнаа. Харахгүй намайг бүчих үедэж би хийсэн мөнхийн эсний нэр алдар шиг мөнхийн эсний нэр алдар шиг яруу алдар нэр тань алдар шиг мөнхийн эсний нэр алдар шиг мөнхийн эсний нэр алдар шиг яруу алдар нэр тань алдар шиг. Та өгөөд буцааж явдаа та өгөөд буцааж явдаа гисэнч зүрх сэтгэлмэн таны магтсан хിവэрэ. Та өгөөд буцааж явдаа та өгөөд буцааж явдаа гисэнч зүрх сэтгэлмэн таны магтсан хിവэрэ. Мөнхийн эсний нэр алдар шиг мөнхийн эсний нэр алдар шиг яруу алдар нэр тань алдар шиг. Энэ замш таамтай эсний өргөжлөөр магтцгаая. Сэтгэл минь эсний магтах тоо ариун нэрийн магтаж хизээч байгаагүйгээ магтах тоо ариун нэрийн магтаж наран гургаж шин өдөр эхэлхээ таныг дахин магтах цаг боллоо. Өнгөрөн одох ухтан ирж би бүхний төлөө их эснэ магтан би үдшиг ухтнаа. О сэтгэл минь эсний магтах тоо ариун нэрийн магтаж хизээч байгаагүйгээ магтах тоо ариун нэрийн магтаж наран ургаж шин өдөр эхэлхээ таныг дахин магтах цаг боллоо. Өнгөрөн одох ухтан ирж би бүхний төлөө их эснэ магтан би үдшиг ухтнаа. О сэтгэл минь эсний магтах тоо ариун нэрийн магтаж хизээч байгаагүйгээ магтаж
нэрийн магтаа ариун нэрийн магтаа. Баярлалаа Иесус, эзэм яг энэ цаг үеч эзэ танд өргөсөн магтаалыг эзэм та талархалтайгаар аваач. Эзэ үнэхээр энд ирсэн эзэ үзэж авах хүн нэг бүр эзэм таны өмнө тэр магтаал хүндлэлийг эзэ өргөж байна. Эзэ танд өргөсөн тэр магтаалыг эзэм та талархалтайгаар аваач гэж эзэн таны нэрээр залбирanгуйж байна. Амен. За сайн байцгаана уу? Ахан дүүс минь энэ өдрийн мэнд, эзний өдрийн мэнд. Тэгээ өнөөдөр хамтдаа яг энэ цагмчууд цар тахалтай холбоотой энэ хүнд хэцүү үед бид нар бүх зүйлийг бэрхшээлтэй хэцүү байна, зовлонтой байна гэж харах биш. Харин энийг бид нэр шин зүйлийг сурах, шин зүйлийг хүлээж авах тийм боломжтой цаг үе гэж бас харах хэрэгтэй. Тэгээ эзэн бурхан биднийг яасаг энэгээр дамжуулаад захин байдалд илүү их сургагдж байна. Мөн бас онлайнаар олон зүйлүүдийг хийх боломжуудыг бас эзэн бид нар сургаж байна гэсэн. Сүүлийн үед хүмүүс бол бүхэл хүмүүс Facebook гэдэг зүйлийг ухдаг болчих, хүн бүхэн Facebook-ийг хэрэгжилж байна. Бас онлайны олон програмуудыг хүмүүс ашиглаж байна. Тэгэл бүхий л зүйл захимаар ингээд болж байна. Тэгэхээр энэ захим болж байгаа яг энэ нийгэмтэй бид нар хөл нийлүүлэн алхахын тулд захимын олон зүйлүүдийг сурах хэрэгтэй. Тэгвэл энэ цар тахал маань биднийг энэ зүйлд сургаж байгаа юм сайхан боломжтой давуу талтай байна гэсэн. Тэгээ өнөөдөр өнгөрсөн хугацаанд амийн уужууламаа сэдвчилсэн байдлаар номлыг хуваалцдаг гэсэн бол одоо бид нар цааш танаа бас номоор нь унших буюу одоо Ром одоо тухайн нэг номыг сонгоод тэр номон дотор аялах ийм одоо боломжтой бурхан бас өгсөний төлөө талархаж байна. Тэгээ энэ удаа бид нар Орон номоор хамтдаа аялцгаая. Орон номыг хамтдаа харцгаая гэсэн. Орон ном маань болохоор үнэхээр ромчуудад бичсэн Паулын загтлуудын нэг. Тэгээ тэр Коринтод багтаа бичсэн загтал гэж үздэг. Тэгээд яг ромчуудад бичсэн энэхүү загтал маань ер нь бол Христийн одоо шинжилэлт хийхэд маань үнэхээр дараагийн үе рүү ороход маань маш тулгуур ном болж исэн ийм одоо чухал загтлуудын нэг байна. Тэгээд эзний үг бол өөрөө амьд, бас өөрөө итэвхтэй, эзний үг өөрөө үргэлж ажилласаар л байгаа. Тийм учраас өнөөдөр ч гэсэн яг энэ цаг үед ч гэсэн бурхны үг яригдсан, бурхны үг бидний дунд ажиллаж байна. Бидний амьдралыг өөрчилж байна, бидний амьдралыг өдөрдөж байгаа ийм сайхан гайхалтай үг байгаамаа гэсэн. За ахын дүүс минь бүгд хамт Орон ном руу харцгаая. Орон номын 1-р бүлгийн 1-ээс 7-р ишлэгийг хамтдаа уншина гэсэн. За Христ Иесусийн боол дуудагдсан элч Паул Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагджээ. Энэ сайн мэдээг иш үзүүлэгчдээр дамжуулан ариун бичрүүдэд Бурхны урдаас амласан түүний хүүгийн тухай юм. Тэрээр махуудын хувьд Давидын удмаас төрсөн ариун сүнсний хувьд үхэгсдээс амилснараа хүч чадалт Бурхны хүү гэж тунхаглагдсан бидний эзэн Есүс Христ юм. Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үргийг бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийг болохоор дуудагдсан. Бурханд хайрлагдсан, ариун байхаар дуудагдсан оронд бие бүгдэд бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христийн нэгүсэл хийгээд амар тайвныг хүсье гэж хэлсэн. Өнөөдөр яг энэ цаг мөчид бидний хуваалцах сэдв маань Есүсийн тухай гэсэн яг энэ сэдвээр ингээд хол. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ 1-р ишлэл рүү хамтдаа харцгаая гэсэн. 1-р ишлэл дээр юуны хэлсэн бэ гэхээр Христ Есүсийн боол дуудагдсан элч Паул Бурхны сайн мэдээний төлөө тусгаарлагдчихэ гэж. Энд дээр Есүс гэдэг үгийг бид нар өнөөдөр өмнө зөндөө харж байсан. Тэр бол аврагч гэсэн үг. Гэхдээ еврейг болохоор Йохошуа гэдэг үг гэж хэлж байна. Тэгвэл Йохошуа гэдэг энэ үг маань болохоор нэг үгтэй дүүцдэг. Энэ дүүцдэг үг маань болохоор Йохова бол аврагч гэдэг үгтэй дүүцдэг. Бурхан өөрийгөө Израильчуудад хэлэхдээ Гитлэл номын 3-р бүлэг дээр Израильчуудыг боолчлоос чөлөөлөхдөө тэр өөрийнхөө нэрийг хэлэхдээ би бол байдаг гэж хэлсэн. Тэгвэл би бол байдаг
нь Йохова гэдэг үг. Тэгвэл Есүс гэдэг үг маань Йохова гэдэг үгтэй адилхан. Тэгвэл Есүс гэдэг үг маань би бол байдаг гэсэн тэр би бол аврагч гэсэн энэ утгыг илэрхийлсэн ба. Тэр цаашаа бүгдээ харах юм бол Христ гэж хэлж байгаа. Христ. Христ гэдэг маань болохоор Месиа гэдэг үгтэй адил. Тэгвэл энэ нь үг маань өөрөө болохоор тослогдсон гэдэг утгатай ийм үг байна. Христ бол Бурханаар тослогдсон түүний зарц юм а гэдгийг Исая номын 42-ийн 1-р эшлэлээр хэлсэн. Бас чухалчилж анхаарч ингэж хэлсэн байна. Тэгвэл Бурханаар тослогдсон тэр зарц болох Месиа хүн төрлөختний төлөө хүмүүс рүү илгээгдсэн нэгэн гэсэн тэр утгыг бас хэлсэн. Тэгээд өнөөдөр яг энэ цаг мөчид Есүс эзэн маань хүн төрлөختний төлөө илгээгдсэн нэгэн байсан адил бас Паул өөрийгөө боол гэж хэлсэн. Тэгвэл яг Паулын энэ боол гэдэг энэ үг маань болохоор дуулас гэдэг энэ үгнээс гаралтай. Тэгвэл энэ үг дуулас гэдэг үг маань болохоор би бол Христэд хамааралтай. Христ намайг захирдаг. Христ намайг өнөөдөр өдөрдөж байгаамаа гэсэн энэ утгыг бас Паул илэрхийлсэн. Тэгвэл Паул өнөөдөр өөрийгөө боол гэж хэлсэн адил үнэхээр тэр бас би бас сайн мэдээний төлөө илч болон тусгаарлагдсан юм а гэдгээ хэлсэн. Тэгвэл Паул Есүс Христ хамааралтай боол байсан энэ боол маань Христ Есүсийн золилтоор дамжуулж, Христ Есүсийн авралаар дамжуулж тэрний түүнд нэгэн томилгоо өгсөн, элчийн томилгоо өгсөн. Тэгвэл элч гэдэг үг маань өөрөө илгээгдсэн гэсэн энэ утгыг бас апостол гэдэг үг байна. Апостол. Тэгээд та бүхэн маань дор бүрээ элч гэдэг үгийг ойлгох хэрэгтэй гэсэн. Элч нь апостол. Энэ бол Христээр илгээгдсэн, түүний тушаалыг аваад илгээгдсэн гэсэн энэ утгыг хэлж байгаа гэсэн. Тиймээс ахын дүүс минь бүгдээ яг энэ сайн учраас үнэхээр анхны элч бол 12 элч. 12 элчээс нэг элч нь эзнээс урман эзнээс холдон тэгээ өөрийн амийг орлсон баг. Тэр Скротын Юдас гэж. Түүнийг их эзнийг 30 мөнгөн зоосоор зарсан нэг. Тэгвэл өнөөдөр яг энэ цаг мөчид яг үүний дараа болохоор Үүс номдор нэг зүйл гардаг. 11 элч үлдчихэд 11 элч яасан бэ гэхээр бидний дундаас нэг нь үнэхээр одоо хуучин гэрээнд дуулал номдор хэлэгдсэний дагуу үйл явдал болсон учраас одоо түүний орыг залгах нэг хүнийг сонгоё гэд. Тэгээ шавх хайснаар Матитя гэдэг хүн элч болдог. Энэ мэтлэн Матитя 12 элчийн нэг гэж тоологдох болсон. Тэгээ Паул ч гэсэн яг үүнтэй хамт бас одоо элч нарын нэг болон бас тоологдох болсон. Тэгээ эдгээр ингээд зүйлүүдийг харах юм бол Библи судлаач нар юу гэж үздсэн бэ гэхээр элчнэр болохоор хамгийн анхны 12 элч л бол элч, бусд нь бол элч биш юм а гэж хэлсэн. Тэгэхээр Матитя бас сонгогдсон ч гэсэн Матитя бол яг үнэхээр жинхэнэ элч байгаагүй, харин Паул бол элч юм а гэж хэлсэн. Энэ мэтлэн хүмүүс Библи тайлбарч нар янз бүрээр ярьдаг боловч энэ нь бол хамгийн чухал зүйл мөн үү гэвэл яг нь бол чухал зүйл биш. Хамгийн чухал зүйл бол Паул хинээр дамжуулж элч болсон бэ гэдэг зүйл чухал байна. Тэгвэл Паул яг эндээс харах юм бол Есүс Христээр дамжуулж түүнээр дуудагдж элч болсон юм а гэдгээл энд хэлсэн. Тэгвэл өнөөдөр Христ Есүст үйлчлэхээр л тэр элч болсон гэсэн үг. Тэгэд ариун сүнсээр дамжуулан тэр элч болсон л гэдгийг Паул энд дурдсан ба. Тэгэхээр Паул бол боол байжгаад Христ Есүсийн элч болсон гэдэг зүйлийг хэлсэн. Христ Есүс эзэн маань хүртэл түүний нэр нь хүртэл Бурхны зарц буюу тослогдсон нэгэн гэдэг тэр утгыг агуулдаг. Тиймээс ахын дүүс бүгдээ хамтдаа яг нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Юу вэ гэвэл элчийн үүрэг гэдэг маань сайн мэдээний төлөө тусгаарлагдсан үүрэг юм шүү л гэдгийг хэлж байгаа. Тэгвэл цаашаа бид нар хамтдаа харах хэрэгтэй. 2 дугаар бүлэг дээрээс харах юм бол сайн мэдээ гэдэг үг маань болохоор евангел гэдэг грек үгнээс гаралтай. Тэгвэл энэ грекээс самсгүй байдлаар бий болчихсон үг бас биш байгаа. Энэ нь юу вэ гэхээр иш үзүүлэгчдээр дамжуулан эртнээс дамжуулан Бурхны
бичвэрээр дамжуулагдсан хэлэгдсэн. 2 дугаар ишлэл дээрээс энэ сайн мэдээний шивжүүлэлтээр дамжуулан ариун бичвэрүүдэд Бурхан урдаас амласан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь сайн мэдээ нь болохоор Бурхан урдаас амлсны дагуу болсон энэ үг гэсэн үг. Тэгвэл энэ сайн мэдээ нь болохоор Месиагийн тухай яригддаг. Христийн тухай яригддаг. Тэгэхээр энэ сайн мэдээ Христийн тухай ярьснаар энэ Христ чухал гэж юу гэдэг зүйлийн тухай. Христ хамгийн чухал байсан гэж юу? Христ яг эхэнд байсан уу гэдэг л асуудал. Гэтэл энэ дэр Бурхан урдаас амлсан гэдэг үгийг харах юм бол Бурханы оролцоо эхэнд байсан юм аа гэдгийг хэлж байгаа. Иохан номын 17 дугаар бүлэг дээрээс харах юм бол Аава таны надад даалгасан ажлыг би хийж гүйцэтгэлээ гэж Иесус эцэг хэлсэн. 17 дугаар бүлэг дээрээс. Иохан 17 дугаар бүлэг. Тэгвэл яг эзэн Иесус хүртэл таны надад даалгасан ажил гэж хэлж байгааг харах юм бол үнэхээр энэ нь Бурхан бол оролцоотой байсан юм а гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр Бурхан сайн мэдээнд анханасаа оролцоотой байсан гэсэн зүйлийн тухай хэлж байгаа. Тийм учраас өнөөдөр Христээр дамжуулан дэлхий Бурхантай эвлэрсэн баггүй. Тэгвэл энэ Христээр дамжуулан Бурхан дэлхийтэй эвлэрсэн сайн мэдээ бол энэ урдаас бичвэрүүдэд урдаас амласан тэр зүйлийн тухай энд өгүүлсэн. Тэгвэл өнөөдөр нэг зүйлийг үнэхээр бид нар ойлгож бас хүлээж авах хэрэгтэй. Юу вэ гэхээр сайн мэдээ бол анханасаа Бурханы үнэхээр хүн төрлөختөнд хүрэхийг хүсэж исэн мэдээ байгаа. Тэгээд Иохан 17 дугаар бүлэг дээр Есүс эзэн Есүс Христийг мэдэх нь мөнх амийн юм а гэж хэлсэн. Сайн мэдээ гэдэг маань болохоор зөвхөн ганцхан мөнх амийн тухай яриад өнгөрөх биш. Сайн мэдээ гэдэг маань болохоор Христ Есүсийн авралын тухай бас ярьдаг. Энэ чухал зүйл байна. Тэгвэл Илчилт номон дээр юу гэж хэлсэн бэлээ? Аврал нь синтез залрагч Бурханы хурганд байдгаа гэж. Илчилт номын 7-гийн 10 дугаар ишлэл дээр хэлсэн. Тэгвэл өнөөдөр энэ зүйлүүдийг харах юм бол бид нар нэг зүйл. Сайн мэдээ бол Бурханы оролцоо байсан. Анханасаа Бурханы оролцоо байсан. Сайн мэдээ гэдэг зүйл болохоор Христ Иесусыг мэдэх тэр зүйл бас сайн мэдээ гэдэг зүйл маань болохоор аврал Христийн дотор байдгиймаа гэдэг зүйлийг бас агуулсан зайлшгүй. Тэгэхээр өнөөдөр ахын дүүс минь Бурхан хүүгийн илгээж хүү Есүс Христийн дээр ариун сүнс дүүргэгдснээр сайн мэдээ төгс болсон. Тэгвэл сайн мэдээ болохоор гурвлын тухай хэлдэг. Гурвлын хамтын ажил бол сайн мэдээ. Тэгвэл Паул энэ сайн мэдээг дамжуулахын тулд Паул яасан бэ гэхээр өөрийгөө би бол дуудагдсан үүний төлөө боол болсон гэдгээ Паул энд хэлсэн. Тэгэхээр Паул болохоор зүгээр нэг ингэж сайн мэдээний боол болсон ч юм уу сайн мэдээний төлөө элч болсон гэдэг зүйлийн тухай энд ерөөсөө дуртай. Тиймээс аханд усм сайн мэдээ бол Бурхан урдаас байсан зүйл. Урдаас анхаарч байсан зүйл. Тэгээд энэ нь Христийн мөнх амийн тухай, авралын тухай, тэгээд Бурханы өөрийнх нь агуу ажлын тухай энэ сайн мэдээ дотор байдгаа гэсэн. Бүгд 3 дугаар ишлэл дээрээс хамтдаа харах юм бол 3 дугаар ишлэл дээрээс хамтдаа харах юм бол сайн мэдээний дотор чухал хэлсэн зүйл. Энэ нь хүүгийн тухай юм а гэж хэлж байгаа. Сайн мэдээ нь хүүгийн тухай юм а гэдэг нь Есүс Христийн тухай юм а гэдгийг хэлж байгаа. Тэгвэл Есүс Христийн тухай энэ нь хэлэхдээ юу гэж үглээ? Тэрээр Есүс нь гэж байгаа. Есүс нь Махбодийн хувьд Давидын удмаас төрсөн юм а гэж байгаа. Тэгвэл Есүс Христ нь ариун сүнсний хувьд үхэгсдээс амьсаар хүч чадал Бурханыг хүү гэж тунхагласан бидний эзэн Есүс Христ юм а гэж. Тэгвэл энэ нь 3-4 дугаар ишлэл дээрээс харах юм бол Давидын удмаас төрсөн Махбодоор төрсөн нэгэн гэж хэлж байгаа. Тэгвэл энэ Махбодоор төрсөн нэгэн гэж хэлж байгаа энэ үг нь хизээвэ гэхээр Иохан номын 1-р бүлэг дээрээс харах юм бол үг нь өөрөө Бурхан байсан гэдэг зүйлийн тухай хэлдэг. Тэгэхээр тэр Бурхан нь 14 дэх эшлэлээр үг нь өөрөө Махбод болсон юм а гэдэг зүйлийн тухай бас цаашаа дурдсан. Тэгвэл бид нар эндээс нэг зүйлийг харах хэрэгтэй. Юуг харах вэ гэхээр үг бол Бурхан. Тэгвэл тэр үг Бурхан байсан үг нь Махбод болж хүмүүсийн донд ирсэн гэдэг зүйлийн тухай энд ярьж байгаа. Тэгвэл энэ нь Давидын удмаас төрсөн юм а гэдгийг энд хэлж байна. Давидын удмаас төрсөн гэдэг нь юу хэцүү гэхээр
Үнэхээр дороотсон сул дорой мах бод болж ирсэн гэсэн энэ утгыг. Махуд болж төрсөн гэдэг энэ утгыг бас ойлгох. Энэ нь юу гэсэн утгатай юм бэ гэхээр тэр соригдсон гэсэн үг. Тэгээд тэр ядардаг, унтдаг, үйлдэг, тэрний дотор сэтгэл хөдлөл байдаг гэсэн энэ утга санааг илэрхийлж байгаа. Тэгвэл эдгээр бүх зүйлүүдийг харах юм бол бид нар хамтдаа нэг зүйлийг юуг харж болох вэ гэхээр тэр ийм сул дорой мах бод байсан. Гэхдээ үргэлжлүүлэн бид нар Библиэл дээрээс харах юм бол тэр хэдийгээр ийм сул дорой мах бод байсан ч гэсэн тэр ямар ч нүгэлгүй нэгэн байсан гэдгийг илэрхийлдэг. Ямар ч нүгэлгүй байсан гэдгийг илэрхийлхийг харах юм бол тэр болохоор төгс хүн байсан гэдгийг илэрхийлэл энэ түн дотор байгаа гэсэн. Бүгд хамтдаа нэг зүйлийг тэр төгс хүн байсан гэдгийг илэрхийллийг харах юм бол түүний эдгээдэг нэгэн чанарыг харцгаая гэсэн. Есүс эзэн Иохан номын 9-р бүлэг дээрээс төрөлхийн сохор хүнийг эдгээдэг. Төрөлхийн сохор хүнийг эдгэдэг. Тэр төрөлхийн сохор хүнийг эдгээж байгаа энэ үйл явдлыг нь бид нар харах юм бол тэр бол энэ нь бол хүнээс гарах боломжгүй нэгэн үйлдэл. Тэгэхээр энэ нь хинээс гарч байгаа вэ гэхээр үнэхээр энэ нь Бурханаас гарч байгаа юм. Гэтэ тэр дээр Есүс эзэн асуусан зүйл нь Бурханы хүүд итгэж байна уу гэсэн. Тэр хин юм бэ гэсэн чинь чиний ярьж байгаа нэгэн бол тэр нэг юм а гэж хэлсэн. Яг энэ зүйлийг үйлдэлийг харах юм бол тэр төгс нэгэн байсныг илэрхийлдэг. Түүний энэ эдгэж байгаа чанар, түүний энэ ярьж байгаа үйлдэл болгоно нь тэний хэн байсан гэдгийг илэрхийлдэг. 3-4 бүлэг дээрээс бид нар одоо ингээ харах юм бол хүүгийн тухай ярих гэж байгаа гэсэн. Тэгэхээр Бурхан урдаас сайн мэдээг тогтоосон. Тэгэхээр сайн мэдээд бол Бурханы оролцоо үргэлж байсан. Мэдээж энэ сайн мэдээний гол цөм зүйл бол хүү Есүс Христийн тухай бас байгаа маа гэсэн. Христ Есүсийг энэ сайн мэдээнээс аваад хайж огт болохгүй гэсэн. Тэгэхээр туйлын нэг үнэн бол Есүс Христ бол яг энэ сайн мэдээний гол цөм болдог. Тэгвэл эндээс тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн. Тэгээд ариун сүнсний хувьд үхэгснээс дамжсанараа хүч чадалт Бурханы хүү гэж тунхаглагдсан бидний эзэн Есүс Христ юм агч. Тэгвэл ахын дүүс минь эндээс бид нэг зүйлийг ойлгож хүлээж авах хэрэгтэй. Юу вэ гэхээр тэр хүний хүү Есүс Христ нь Давидын удмаас төрсөн гэдгийг хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр яг тэр Давидын удмаас төрсөн гэдэг нь өгөхлөө мах өдөр төрсөн. Тэр соригдож, ядарч, унтаж, өөлж, сэтгэл хөдлөл дотор автагддаг байсан гэж. Тэгвэл эдгээр зүйлүүдийг нь харах юм бол тэр мах өдөр сул дорой нэгэн байсан гэдгийг басалж. Тэгвэл мах бодтой хүн бүхэн сул дорой. Тэгвэл Есүс Христ гэсэн үүний адил нэгэн байсан. Гэхдээ түүний тухай Библиэлд хэлцэгцээр тэр ямар ч гимгүй нэгэн байсан. Түүнээс гим олддоггүй байсан юм а гэдэг зүйлийн тухай өгүүлсэн байсан. Тэгвэл энэ нь юу вэ гэхээр тэр хэдийгээр сул дорой хүн боловч мах бодтой боловч төгс хүн чанарыг агуулж ирсэн. Тэгвэл энэ нь юу гэхээр тэр бас төгс хүн байсан юм а гэдгийг илэрхийлж байгаа. Төгс хүн байх боломж хүнд юу байна уу? Хүн сайн хүн байж болно. Агуу хүн байж болно. Гэхдээ төгс хүн байх боломжтой. Алдаагүй хүн байх боломжтой. Тэгэхээр үүн дээр болохоор хүн бүхэн эргэлзээтэй байгаа. Үүн дээр хүн бүхэн эргэлзээтэй. Тэгвэл Есүс Христэнд ямар ч гим олдохгүй, ямар ч буруудах зүйл олдохгүй байсан тэр зүйлийг харамл түүний төгс хүн чанарыг илэрхийлдэг. Тэгвэл сайн мэдээнд бол яг энэ зүйл бол цөм болж орж ирдэг. Мөн бас түүнийг ариун сүнсний хувьд Бурханы үхэгсдээс амьснараа Бурханы хүү гэдэг. Сайн мэдээ гэдэг бол үхлийн амьлалтын тухай дурддаг. Сайн мэдээ бол Бурханы хүүгийн тухай дурддаг. Есүс эзэн Иохан номын 9-р бүлэг дээрээс эдгэж байгаа үйлдэлээрээ төрөлхийн сохор хүнийг эдгэж байгаа үйлдэлээрээ тэр хэн гэдгээ илэрхийлсэн бэхлээр Бурханы хүү гэдгээ илэрхийлсэн. Тэгээ үүнийхээ тухайчсан асуусан байдаг. Та Бурханы хүүд итгэж байна уу гэж. Тэгсэн чинь төрөлхийн сохор хүн юу тэр хэн юм бэ гэж асуудаг. Тэгвэл чиний уулзаж байгаа чамтай ярьж байгаа тэр нэгэн бол Бурханы хүү байна гэж. Тэр нэгэн байна гэж илэрхийлсэн. Үүнийг харах юм бол тэр бол Бурханы хүү байсан гэдэг илэрхийлэл явж байгаа.
Тиймээс тэр үхэгчдээс хүнийг амьдуулж байгаа нь. Тэр гам байгалыг захирч байгаа нь. Нууран дээгүр, усан дээгүр алхаж байгаа нь. Тэр үгсэн нэгнийг амьдуулж байгаа үйлдэл. Тэр бүхий л түүний дотроос гарч иж байгаа энэ бүх зүйлүүдийг харах юм бол тэр хэн байсан бэ гэвэл тэр Бурхны хүү байсан гэдэг илэрхийлэл. Тэгвэл өнөөдөр үхээд амьдсан Есүс Христийн энэ хүч чадал бол ариун сүнсээр дамжуулж хийгдсэн. Үгүй энэ нь зөвхөн Бурхны хүүд л боломжтой байсан. Тэгвэл хүний хүү, Бурхны хүү гэж хэлэгдэж байгаа Есүс Христийн дотор л энэ хүү хүч чадал оршдог. Тэгвэл энэ сайн мэдээний хүч бол цөм бол энэ Есүс Христийн тухай байна. Тэгвэл өнөөдөр яг энэ зүйлийг аваад хаях боломж байгаа юу? Боломж ямарч байхгүй. Тэгвэл эзэн үхээд амьдсан. Тэгвэл энэ амьдлалт нь надад ямар хамааралтай? Энэ надад үргэлж хамааралтай. Тэм учраас өнөөдөр Иохан 17 дугаар бүлэг дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Есүс Христийг мэдэх нь мөнх ам юм агч. Тэгвэл Ичлэл ном дээр ч гэсэн юу гэж хэлсэн бэ гэхээр үнэхээр аврал бол Бурхны хураг түүнд байдгаа гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр яг эдгээр зүйлүүд энэ хоёр ишлэлээс харьцуулаад харах юм бол Христийн дотор юу байгаа вэ гэхээр сайн мэдээний хүч оршиж байгаа маа гэсэн. Тэгээд ахын зүс цаашаа бүгд харцсан. Цаашаа харах юм бол 5 дугаар бүлэг дээрээс түүний нэрийн төлөө бүх харийнхны тулд итгэлийн дуулуурыг бий болгохын тулд түүгээр дамжуулан нэгүсэл хийгээд элчийн үргийг бид хүлээн авсан бөгөөд гэж. Тэгэхээр Паул нэгэн үүргийг хүлээж авсан. Энэ үүрэг нь юу вэ гэхээр элчийн үүрэг. Энэ элч гэдэг маань би өмнө хуваалцсан. Элч гэдэг маань сайн мэдээний төлөө Бурханаар дуудагдсан, тусгаарлагдсан тэр. Тэгвэл өнөөдөр Паул сайн мэдээг дамжуулахын тулд Христ Иесусийн элч болсон. Тэгвэл энэ элч болсон шалтгаан нь юу гэхээр Иесус Христийн алдрын төлөө, их эзэн Иесусийн эрх ашигын төлөө тэр элч болсон гэсэн. Тэгээс Паулын эрх ашиг, Паулын нэр алдар энд огт хамаагүй. Паул түүнд итгэж исэн. Түүний итгэлийн дуулуурн нь юу байсан бэ гэвэл Есүс Христийн сайн мэдээг дамжуулахад орж исэн. Тэгвэл өнөөдөр бид хамтдаа харах хэрэгтэй. 5 дугаар шил дээрээс итгэлийн дуулуурыг бий болгохын тулд гэж байгаа. Хүн бүхэн Есүст итгэдэг. Хүн бүхэн Есүст итгэдэг учраас энэ итгэл нь өнөөдөр дуулуураар харагдах ёстой гэсэн. Тэгвэл энэ нь юу гэхээр би Есүс Христ итгэсэн юм бол би сайн мэдээг дуулууртай байдлаар дамжуулах ёстой маа гэдэг зүйлийг энд илэрхийлж байгаа. Тэгвэл өнөөдөр итгэл нь дуулууртай байдлын дагалд үргэлж хамт байдаг гэсэн. Тийм учраас анхан дүүсэн өнөөдөр бид нэг хамтдаа нэг зүйлийг санах хэрэгтэй. Өнөөдөр Паулд өгөгдсөн энэ үүрэг надад ямар хамаатай юм бэ гэж. Тэгвэл би ч гэсэн өнөөдөр Христ Иесусийн сайн мэдээг сонсож, Христ Иесусийн сайн мэдээг сонсоод тэр сайн мэдээг би эзний сайн мэдээг би өнөөдөр дүүрэн хүлээж авсан гэдэг нь элчийн үүргийг би хүлээж авсан гэж хэлж болно. Тэгвэл энэ үүргийг хүлээж авсан миний хувьд юу вэ гэхээр би энэ үүргэд итгэх хэрэгтэй. Үүнийг би дуулууртай байдлаар би дамжуулах хэрэгтэй гэсэн. Тэгээ Паул хэлсэн. Цаашаа 6 дугаар ишлэл дээр Паулын хэлж байгаа зүйл нь тэдний дунд тааны ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан гэж. Өнөөдөр Ромчуудын дунд, саясаг Ромчуудын дунд Христ Иесуст хамааралтай хүмүүс гэж байсан. Цөөн хүмүүс. Тэгвэл энэ Христ Иесуст хамааралтай байгаа энэ хүмүүсийг Паул юу гэдэгтэй дуудагдсан гэж хэлсэн. Христ Иесусийнх болохоор дуудагдсан гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр яг энэ хүмүүс маань юуны тулд дуудагдсан бэ гэвэл мөн Паулын адил дуудагдсан. Хэн болохоор вэ гэхээр элч, сайн мэдээний элч болохоор. Тэгээд энэ элчийнхээ үйлчлийг итгэл болон дуулууртай байдлаар харагдуулахын тулд тэд дуудагдсан. Тэгвэл өнөөдөр яг энэ цаг мөчид энэ нь тэгвэл одоо биднэрт ямар хамааралтай? Бид ч гэсэн 80,000 хүмүүсийн дунд өнөөдөр яг 3 сая монголчуудын дунд бид нар цөөх болон яг энэ цаг мөчид дуудагдсан.
Өнөөдөр яг 3 сая монголчууд дотроо болохоор 80 мянган монголчууд нь Дорн аймагт байна. Дорн аймагт болохоор цөөн хэдэн хүн нь Христ хамааралтайгаар амьдарч. Тэгвэл Христ хамааралтай амьдарч байгаа эндгэр хүмүүс Христ Иесусийн нэр алдрын төлөө дуудагдсан. Тухайн орон нутаг дотроо. Тийм учраас тухайн орон нутгаар Христийг болохоор дуудагдсан гэсэн утгатай. Тэгэхээр өнөөдөр бидний хамаарал, бидний харьяалал Христэд хамааралтай, Христэд харьяалалтай. Тийм учраас өнөөдөр бид нар хамтдаа хэн байх ёстой вэ гэхээр түүний сонгон дуудсан хүн байх хэрэгтэй гэсэн. 7 дугаар ишлэл дээрээс цааш нь харах юм бол Бурханд хайрлагдсан ариун хүмүүс байхаар дуудагдсан гэдэг хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр Бурхан намайг хайрлсан. Би түүнд хамааралтай болсон. Тэгээд тэр намайг ариусгасан. Тэгвэл өнөөдөр яг бидний үргэлж санах ёстой хоёр зүйлийг энд хэлсэн. Бид хайрлагдсан, бид ариусгагдсан. Гэхдээ нэг зүйл байна. Бид ариусгагдсан гэдэг боловч өнөөдөр бид хайрлагдсан гэдгийг ойлгодог. Хайрлагдсан хүн гэдгийг үргэлж мэддэг. Яагаад гэвэл би өнөөдөр алдаатай байсан ч гэсэн эргээд би Иесусээр ирэхэд Иесус намайг хүлээж авдаг. Би буруу шийдвэрүүдийг гаргасан байсан ч гэсэн Иесус намайг уучлсан. Одоо ч гэсэн тэр уучлалын нэгүслийн дотор би амьдрсаалаа. Тэгвэл өнөөдөр энэ нь юу гэхээр Бурханд би хайрлагдсан гэдгийг зүйлийг харуулж байгаа. Би Бурханд хайрлагдсан, Бурханд хамааралтай гэдэг зүйлийн тухай энд харуулж байгаа. Тийм учраас би залбирах үед Бурхан намайг сонсдог шалтгаан чинь байна. Би өнөөдөр Бурханы үгийг уншихад тэр үг нь намайг босгон байгуулдаг. Тэр үг нь намайг дараагийн алхмыг хийхэд надад тусалдаг. Энэ нь юу гэхээр Бурхан намайг хайрласан. Цааш нь нэг зүйл нэ. Тэгвэл би хайрлагдсан хүн учраас өнөөдөр эзэн намайг зөвхөн хайрлаад усвал эзэн намайг ариун Бурхан учраас ариусгал руу намайг хөдөлдөг. Тэгвэл өнөөдөр би өдөр бүхэн ариусгалд хөдлөгддөг гэсэн үг. Би ариун болчихсон учраас ариусгагдж байгаа биш. Уг би сул дорой гимтэй учраас би өдөр бүхэн ариусгал руу явдаг гэсэн үг. Тийм учраас эзэн намайг үнэхээр хэн байхыг зөвхөн ариун нэгэн байгаасаа гэж хүсдэг. Ариун хүн байгаасаа гэж эзэн хүсдэг. Тийм учраас өнөөдөр би өдөр болгон ариусгал руу явж байна. Энэ бүх зүйл маань үнэхээр 100% эдгээр зүйлүүдийг ойлгох үед энэ хайрлагдсан гэдгийг ойлгох үед би ариусгал руу явж байгаа гэдгийг ойлгох үед эзэн нэгүсэл эзний амар тайван бялхамаар бидний дээр оршдог. Энэ дээр юу гэхээр around бүгд бидний эцэг Бурхан ба эзэн Иесус Христийн нэгүслийгээд амар тайвныг хүсье гэж Паул хүсье гэж хэлж байгаа. Тэгвэл өнөөдөр яг энэ цаг мөчид Паул одоо ч гэсэн яг энэ Доронтод байгаа чуулганы итгэгч нарт, ялангуяа амийн үе чуулганы бүх итгэгч нарт. Тэгээ тэр дундаа яг энэ сургаалыг сонсож байгаа амийн үе чуулганы ахан дүүс нэг бүрт. Эзэн юу гэж хэлж байгаа вэ гэхээр Паул юу гэж хэлж байгаа вэ гэхээр эцэг Бурхан ба Иесус Христийн нэгүслийгээд амар тайвныг хүсье гэж хэлж байгаа. Тэгвэл ахан дүүс минь эзний нэгүсэл, эзний амар тайван бидний дээр бялхан маршиг Паул хүссэн. Тэгвэл тэр дүүрэн байдал хэрхэн яаж ирдэг вэ гэхээр Бурханаар хайрлагдсан гэдгээ мэдэх үед, Бурханаар өдөр болгон Бурхан дотор хариуцагдж байгаа гэдгээ мэдэх үед эдгээр зүйлүүд бидний дээр дүүрэн байгаа гэсэн. Тэгээд ахан дүүс минь эзэн өнөөдөр яг энэ цаг мөчид биднийг үнэхээр илч Паул Христийн боол байсны адил бид ч гэсэн Христийн боол гэдгийг үргэлж ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр энэ нь юу гэхээр боол гэдэг дарангуулгадах биш, харин боол гэдэг нь зүгээр хамааралтай, харьяалтай л гэж байгаа. Тэгээд би энэ боол байсан Паулыг Бурхан илч болж сайн мэдээний төлөө дуудсан шиг өнөөдөр би сайн мэдээний төлөө дуудаж тусгаарлагдсан. Тэгвэл энэ сайн мэдээ нь анханасаа Бурханы оролцоотойгоор урдаас бэлтгэгдсэн Бурханы амлалтын дагуу байсан сайн мэдээ гэсэн. Тэгвэл энэ сайн мэдээ нь Христийн тухай байсан. Энэ нь юу гэхээр хүний хүүгийн тухай, Бурханы хүүгийн тухай байсан. Тэр хүний хүү гэдэг нь тэр төгс хүн байсан тухай, бас Бурханы хүү гэдэг нь тэр үхлээс амилсан бөгөөд амьдлтыг захирдаг эзний тухай байсан. Тийм учраас өнөөдөр яг энэ нь хэн даалгагдсан байсан бол Паул даалгагдсан байсан. Энэ нь итгэлийнхэн дагуу дуулууртай байдлаар биелэлээ олж ирсэн. Тэгвэл өнөөдөр яг энэ нь надад бас даалгагдсан. Итгэлийн дагуу дуулууртай байдлаар миний дотор биелэлээ олсон гэсэн. Тэгээд энэ надад өгөгдсөн зүйл. Тэгээд Бурханаар хайрлагдсан
өдөр бүхэн ариусгал руу мөшгөгдөж байгаа ахын дүүс минь. Үнэхээр эзэн дотор та бүхнийг хүчтэй байгаасай. Урамшуулж байна. Даамттай залбирцгаая. Яг энэ зам очд. Эцэг ээ. Үнэхээр та бид бүгдийг ариусгал руу өдөр болгон дуудаж байгааг төлөө баярлалаа. Бидний ямар ч тохиолдол хайрсны төлөө баярлалаа. Тэгээ биднийг онцгойлож үнэхээр ахын дүүсийн маань дунд онцгойлон дуудсны төлөө баярлалаа. Эзэн минь та бидний дунд алдарших болтугай. Таны нэр бидний дунд өргөгдөх болтугай. Эзэн минь ээ, өнөөдөр үнэхээр яг энэ цаг мөчид бид сайн мэдээний үн цэнийг ойлгож, сайн мэдээг 100% мэдэж авахд минь тусалж өгөөч. Тэгээд сайн мэдээний төлөө тусгаарлагдсан хүн, сайн мэдээг итгэл болон дуулууртай байдлаар биелүүлэхээр сонгогдсон хүн гэдгээ санахад минь та тусалж өгөөч. Тэгээд элчийн үрг надтай хамт байх болтугай. Тэг хүн бүхэн сайн мэдээний төлөө илгээгдэж, сайн мэдээг дамжуулах болтугай. Таны нэр алдаршиг. Урдаас амлсан, урдаас бүх зүйлийг төлөвлөсөн байсан Бурхан Аава, таны гайхамшиг төлөвлөгөө биелэх болтугай. Тэгээ биднийг золин аварсан, биднийг өөрийн амаараа, өөрийн цусаараа худалдан авсан Христ Иесус таны нэр алдарших болтугай. Өнөөдөр ариун сүнсний тосолгоо биднэр дээр өгөгдөж, ариун сүнс та биднийг сул дорой хүн байхаас мань үл хамааран биднийг үнэхээр Бурханы сонгон дуудсан агуу үндэстэн болгосны төлөө танд талархъя. Тэг бүх зүйлийг танд өргөе. Христ Есүсийн нэрээр бид хамтдаа залбирч байна. Амен. Бүгд хамтдаа яг энэ сайн мөчид дараагийн 7 хоногт 2 дахь өдөр орой 18 цаг лайваар номлол хамтдаа сонсоорой. Тэгээ бүгд хамтдаа яг тэр үе лайваар номлолоо сонсож мөн бас хамтдаа яг үргэлжлүүлээд ороо номоор аялна гэсэн. Тэгээ 4 дахь өдрийн бас орой 18 цагт бас номлол байна. Тэгээ 5 дахь өдрийн орой 18 цагт хамтдаа залбирцгаая. Гэртээ бүгдээрээ ийхүү бол онлайнаар хамтдаа уулзна. Тэгээ бүгд бас таныг би Zoom гэдэг аппликейшнийг татаасаа гэж хүсэж байна. Zoom гэдэг аппликейшнийг татаад энэ Zoom гэдэг аппликейшнийг та ашиглаж сурах хэрэгтэй. Тэгээ энийг ашигласнараа яах ч байгаа гэхээр бид нар хамтдаа Библийг уншиж, хамтдаа Библийг гэр гертэ уншиж, цугтаа бие биенийг ингэж эзний үгэн дотор ингээд аялцгаана гэсэн үг байна. Тэгээ би таныг урамшуулъя. Тэгээд хүн бүхэн Zoom-ийг татах боломжтой шүү. Тэгээд Zoom-ийг ашиглах боломжтой шүү. Тэгээд энийг заавал сураарай гэж таныг урамшуулж байна. Тэгээд эзэн бурхан танд хайртай шүү. Есүсийн нэрээр өрөөж байна. Дараа 2 дахь өдөр эргээд уулзцаая. За баярлалаа.